За энэ жил одоо төсвийн тодтгол бас ингээд жил дуусах огт орж ирж байна. Тэгээд энэ маань энэ орлого багассантай холбоотой. Тэгээд орлого багасхаар бол ер нь сангийн сайдын хилээд байгаачлан данхар төрийг одоо хумих тийм боломж гэж ярьдаг. Гэтэ бид нар данхар төрөө яаж хумих вэ? Ялангуяа одоо манай боловсролын салбар дээр бол энэ данхар төрийг гэл одоо боловсролын салбар дээрх жишээлбэл сайн яриад байгаа хүний нөөцийн цомогтголын энэ 9% гэдэг одоо ямар судалгаан дээр үндэслэж ямар зарчим дээр явж байна. Бид нар угаасаа багш эмч нарыг цомогтохгүй гэсэн байгаа. Тэгэхээр яг боловсролын салбар дээр ямар албан тушаалт ямар хүмүүсийг одоо цомогтох юм зарчим барьж байгаа вэ? Ямар судалгаа хийсэн бэ гэдгийг асууя. За эх жил бол боловсролыг дэмжих жилгээ зарласан байгаа. За одоо шинэ засгийн газар шинэ ерөнхий сайд маань энийг дэмжиж энэ бодлогоо бариад явна гэсэн. За энэ жил бол одоо ингээд юм маань цомогдох танагдж байна. За энэтэй холбоотой тэр боловсролыг дэмжих жилээ ухтаад энэ тавигдсан ажлууд одоо хэр хийгдэх юм боломжууд байгаа вэ? Та нар маань энэ одоо багшийн хомсдол илт нүүрлцээд байна. Саяхан бид нар энд хилцүүлэг хийсэн. Багшийн хомсдол, өнөөгийн бодит байдал, тэгээ шийдвэрлэх замууд гээд судлаачдын, за ихтэй сургуулийн багш бэлдэж байгаа хүмүүс, мөн сургууль цэцэрлэгийн захирал удирдлагуудын саналыг сонссон маш бодиттой тийм судалгаатай тоонуудыг бол тэнд хийсэн. Эсвэргээрээ биднэрт бол одоо багшийг нэмэхийн тулд зайлшгүй урсгал засвар дээр нэмэх, багшийг дэмжих энэ асуудлууд бол бас яригдсан. Тэгэхээр энэ маань ингээд төсөв танагдсантай тэгээд багшийн хомсдлыг хангах гэсэн энэ байдал дээр одоо боловсролын яам маань ямар уян хатам бодлого барьж ингэж ажиллах зүйл хийсэн бэ? Боловсролын салбарт бол нийтдээ 204 тэрбум төгрөг одоо энэ танагдж байгаа юм байна. За мөн 3 яам одоо хяналт үнэлгээний үндэсний хороо, бомбын сэргэлтийн үндэсний хороо, 20 минутын хороо гэдгээс энэ төсвүүд бол хэмнэгдэж байгаа байх гэж бодож байгаа. Чиг үүрэг нь бусад яамдад очисон. Үүнтэй холбоотой ямар хэмнэлтүүд гарах вэ гэдгийг бас нэг асууя. За тэгээ улсын их хурлын дарга одоо боловсролын ерөнхий хуулийг дэмжих ажлын хэсэг засгийн газар дээр бас ажлын хэсгүүд ингээд гараад судалгаанууд хийгдээд бид нар одоо эх жил 45 сургууль шинээр барих, 45 цэцэрлэг шинээр барих, за гүйцээж барих, за би бол боловсролын салбар дээр л яриад байна. За ийм төлөвлөгөөнүүд байгаа. За энэ төлөвлөгөөнүүд одоо хэр энэ төсөв танагдсантай бол сургуулийн тоо. За Наран Баяр сайд хариулна. 4-р микрофон. За энэ ер нь бол энэ төсвийн хүндрэл бол хаана ийм хэцүү нөхцөл байдлыг авчирч байгааг бол та бүхэн бас өөрсдөө ойлгож байгаа. За энэ бол одоо нийгмийн салбартаа ч гэсэн өнөөдөр ингээд ороод ирж байна. 105-аар тооцож исэн нүүрсний үн $70 руу орж ирээд төсөв өөрөө ингээд 3 их 80 давсан юм тасралтай болохын магадлал өндөр болоод энэ ингээд тодтгол орж ирж байгаа гэж ойлгож байгаа. Гэлээгээд эх жилийг боловсролыг дэмжих жилийг жил хэвээрээ байлгана гэсэн. Дээр нэмээд одоо хүний хөгжил бол нэг мега төслийн нэг байх болно гэдгийг бол Монгол Улсын ерөнхий сайд маш тодорхой чуулганы танхимд хэлсэн. За энэ хүрээндээ бид ингээд тооцоод үзэхэд бол ер нь 560 орчим тэрбум төгрөгийг энэ төсвийн хүрээний хязгаарт бол тавиулсан, өөрөөр хэлбэл энэ хөрөнгө оруулалт талдаа. За энэ дээр нэмэх нь бол 2026 оны төсвийн хязгаарт нэг 200 тэрбум төгрөгийг нэмж тусах юм боломжтой гэж. За ингэснээр бол энэ хүрээндээ бол ачаал өндөртэй байршлуудын сургууль цэцэрлэгийн барилгыг барих юм боломжтой болж байгаа. За түүнээс гадна багшаас бусад бол нэг 46 мянган албан хаагч за энийг 9%-аар бол тооцож багшаас бусад албан тушаалтны хувьд бол тодтол тусан цалин нийгмийн даатгалын шимтгэлийн сангаас нийтдээ нэг 55 тэрбум төгрөг бол буурахаар тооцож байгаа. За тэгэхээр одоо бид бас авуучлаараа сая 563 тэрбум дотор бол энэ 200 тэрбум нь бол шинээр барих барилга байшинда сургуульд оруулъя. За 360-ыг нь бол шилжих төсөлтөө оруулъя гэсэн ийм нөхцөл байдалтай байгаа. Ер нь цаашдаа бид бас энэ гадаадаас орж ирэх Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг одоо Монголын боловсролд дөрвтэй хөрөнгө оруулалт оруулъя. Энэ одоо тэгш хүртээмжийг нэмэгдүүлэхэд бас
сургуулийн цэцэрлэгийн барилга байгууламжийг сайжруулахад нэмэгдүүлэхэд бас хөнгөлөлтөө зээл гэх мэт одоо хамтын ажиллагаагаа хийх ийм боломжтой гэж ярьж байгаа ийм байгууллагууд байгаа. Санхүүгийн ийм инструментууд, ийм санхүүгийн байгууллагууд байгаа. Дэлхийн банк байна, Азийн хөгжлийн банк байна. Эдгээр улсуудтай ярилцаж хөнгөлөлтөө зээл авах ийм зүйлүүдийг бол хийх ёстой гэж бодож байгаа. Энэ бол нэг ойролцоогоор 100-аас 150 сая долларын хэмжээнд бол боломжтой юм байна. Гэхдээ энэ бол сангийн яамтайгаа бид ярилцах ёстой. Нэгэнт одоо төсөв ийм хөндөрсөн үед бол өрийн таацд нь энд таарах ёстой. Энэ ажлуудыг бид бас хийж бүрдүүлэх ёстой гэж ингэж харж байна. За ингээд ерөнхий сайдын бас захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг бол бид ерөнхийд нь гаргаад 2030 он хүртэлх энэ 88,000 хүүхдээр өсөх цэвэр өсөлт нь энэ дээр бааш ерөнхий боловсрол дээр энэ хүүхдүүдийг сургууль цэцэрлэгээр хэрхэн хангах, багшаар хэрхэн хангах, багшийн дутлыг хэрхэн арилгах гэдэг иж бүрэн бодлогоо бид боловсруулад засгийн газрын одоо хуралдаанаар хилцүүлэхээр өнөөдөр бас энэ бид засгийн газрын хуралдааны товд оруулж байгаа. Энийг оруулж ирсний дараа иж бүрэн бодлогоо та бүхэн танилцуулаад ингээд явах болно. За мөн одоо яаралтай хийж байгаа ажлуудыг бол өнөөдөр нийслэл дээр 33 байрал дээр газар чөрлүүлэх ажлыг бол нийслэлийн төсөв суулгасан байна. 45 одоо сургууль цэцэрлэгийг шинээр барихын 33-ын газар нь бол чөлөөлөгдөж байгаа. Төсөвт нь тусаж байгаа ийм бас мэдээ байгаа. Баярлалаа. За Галбаатар гүшүүд тодруулах юм байна. За хариулт нэмж эдийн засаг хөгжлийн яамнаас өгөх юм байна. Микрофон хэд байна? 5 дугаар микрофон. За цагч өгч шүү. За эдийн засаг хөгжлийн яамны төрийн нэрмжийн дараа Батхүү гишүүний асуултанд хариулъя. За энэ төрийн албаны хаагчийн 9 хувиар орон тойг бууруулах гэдэг асуудал бол улсын хөгжлийн жилийн 2026 оны төлөвлөгөөнд тусгагдсан зорилт байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд ер нь одоо төрийн албаны чиг үүргийн шинжилгээ хийх, төрийн бүтээмжийг дээшлүүлэх, одоо цахимжуулах гэх мэтлэн бүх төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлээд хамгийн оновчтой байдлаар тухайн алба төрийн байгууллагын онцлогтод тохируулсан байдлаар ялгаатай байдлаар хэрэгжүүлэх ёстой гэж төлөвлөж 2026 онд хэрэгжүүлэхээр тусгаж байсан. Одоо бол засгийн газрын одоо тодтгол хийхтэй холбоотой хэмнэлтийн одоо төсвийн тодтголтой холбоотой энэ 9% ойролцоо дүнгээр ингэж цомтгол хийх арга хэмжээг боловсруулж оруулж ирсэн байгаа. За одоо яг манай эдийн засаг хөгжлийн яамнаас боловсруулсан улсын хөгжлийн жилийн Нэмж хариулах уу? За 5 дугаар микрофоныг өгөөрэй. За улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд яг ямар үг үсгээр суусан бэ гэдгийг уншиж танилцуулъя. 4.4.1-1 дээр төрийн албаны цахим системийг хиймэл оюун технологийн дэвшил суурилан хөгжүүл цахим шилжилтийг эрчимжүүлэх 4.5.1-1 дээр төрийн үйлчилгээнд процессын дахин инженерсэл хийх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх гэдэг төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн за үндсэн зорилго нь бол төрийн албаны реформ хийх гэдэг агуулга дээр төрийн албаны шинжилгээг хийж чиг үүргийн давхарлыг арилгаж төрийн албаагчдын тоог үүнд багш эмчнээс бусад 9 хувиар бууруулах замаар чадварлаг цомхон бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлнэ гэсэн ийм зорилт реформ хийх тусгасан байгаа. За Галбаатар гүшүү тодруулнаа. Галбаатар гүшүү. За манай боловсролын яам, сангийн яамных маань уг нь ингээд цуг суугаад ажлын хэсэг дээр яваад байгаа. Тэгээд энд сая бид нар гүйцэтгэл дээр ингээ харахад 231 тэрбум төгрөг болоод хэмнэгдлээ. Тэрэн дотор одоо барилга байгууламжийнхаа бэлтгэлийг сайн хангаагүй. Зураг дутуу байсан. Газар нь зөвшөөрөл нь гараагүй. Техникийн нөхцөл нь олгогдоогүй байсан гэдэг ийм юмнаас болоод ийм 0% гүйцэтгэлтэй энэ барилга байгууламж гараад байна. Тэгэхээр энийг ийм зүйл гарахгүй байх тал дээр одоо цаашид их сайн анхаарах хэрэгтэй. Тэрийг одоо нийслэлтэйгээ бүр сайн ярьж байгаад ингээд бид нар дандаа жил болгон нэг ийм хэмнэлт гэдэг юм уу, буцаалт гэдэг юм уу, хөрөнгө оруулалтаа авч чадаагүй гэдэг энэ зүйл дээр одоо цаашид их нэлээд сайн анхаарах хэрэгтэй байна гэдгийг бас хэлмээр байна. Тэгээ миний гол хэлээд байгаа зүйл бол энэ цомгтгол дээр тэр үйлчилгээний ажилтнууд дээр л бүгд их сайн зарчим бодлого барихгүй бол
цаг авах уу? За Галуудрах гишүүний микрофоныг дахиад 1 минут. Тэ одоо жишээлбэл нэг сургууль байхад 2 байртай, 2 өргөтгөлтөө дотор байртай гэдэг юм их жижүүр жишээ нэг байна гэдэг ийм журамтай. Тэгээ тэр жижүүр чи одоо хаана хүрэх үү? Тэгээ энэ бүгдийг ингээд тооцсон тэр энэ журмаа бол шинчилж их ёстой. Тэгээд энэ журман дээрээ тохирсон энэ юмнуудаа бодлогоо ингээд сайн барихгүй бол тэр ялангуяа салбарынхаа онцлогийг тооцоод цомогтгол дээр нэлээс анхаарах хэрэгтэй. Тэрнээс гадна бас бид бүхний анхаарах юм тэр түрүү хэлсэн Азийн хөгжлийн банк ч юм уу гадны энэ их үүсвэрийг хөрөнгө оруулалтын их үүсвэрүүдийг нэлээд сайн татах. Тэгээ эртнээс энэ яриа хэлцээрээ бас сайн хийгээд яг зураг бүх зүйлээ гаргах юм бол бас тэр би бас уулзалтанд нь орж исэн бас нэлээд хамтарч ажиллах ийм боломжууд их байгаа юм байлээ. Энэ нөөц болцоогоо сайн ашиглахыг бас хүсэж байна. За